За гişүүдтэй өглөөний мэнд хүргье. Ер нь бол энэ улсын хурлын гишүүн л усан жамцсын одоо яг хэлж байгаа хот байгуулалттай холбоотой бас яг энэ суурь асуудлууд нөгөө талаасаа бас энэ шинэ үеийн хот, шинэ үеийн энэ одоо метрополитен соёлын талаар бас энэ одоо хар орны ажлын хэсэгдэр дээр хэлж байгаа, мөн бас анар гишүүнээс хэлж байгаа. За энэ одоо улсын хурлын бас энэ шинэ гишүүдийн яг энэ асуудал мэргэжлийн хандж байгаа зүйлүүдээр бас би талархалтай байгаа. Тэгээд яг нэг юм 2-3 юм тусгал байгаа. Яг одоо манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Мэдээж хотын асуудал гэдэг бол зөвхөн барилга байгууламж гэхээс илүүтэйгээр энэ бол хүний амьдралын одоо таатай орчны дид бүтц талаас нь бас хармаар байгаамаа. Сая тэр Банги орооны хурал дээр Дамдны гишүүн бас их хэлж илээ. Хуучин зүгээр явдаг байсан одоо скутерийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай хэрэгцээ зам нь одоо маш хэцүү болцсон. Стандарт дордоод байгаа. Ийм нөхцлүүд байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ одоо хуулийн агуулга дээр хүний эрхийн бид нар бол одоо эдийн засгийн талаасаа бол 20 минутын хот ч гэдэг юм уу одоо бол 2 цагийн хотыг яаж 20 минут руу оруулах уу гэдэг агуулга яриад байгаа бол энэ бүх стандарттай энэ бүх хэмжүүрдээ хүний эрх гэдэг энэ одоо зүйлийг тавьмаар байгаамаа. Парламент өнгөрсөн 11 сарын 20-доор хүн төвд одоо 5 тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ гэд ингээ заагаад өгсөн. За тэрнээс хойш олон шийдвэрүүд дээр харлаа. Бид нар энийг одоо тэр болгон сайн баримталж чадахгүй. За одоо ингээ дахиад төсвийн тодтгол олон сэдвүүд гарч ирнэ. Тэгэхээр юу гэж хэлэх чинь гэхээр тэр хүн төвд байх шийдвэр гаргах парламентын тэр 5 шалгуурын энэ шалгуурт энэ одоо орж ирж байгаа төсөл маань хэр зэрэг хангагдсан бэ? Өөрөөр хэлбэл хүний эрх дээрэс нь хүний тэр одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийн асуудал дээр энэ төсөл хэр уягдсан бэ гэдэг асуултыг асууж байгаа. Энийг яг тодорхой одоо тоо хэмжүүртэй хариулвал сайн байна. Жирийн иргэдийн хүсэж байгаа зүйл бол асуудал маш ойлгомжтой баймаар байгаа. Жишээлбэл одоо автомашиныг хориглох юм уу, хориглохгүй юм уу, эсвэл одоо татвар яах юм бэ гэдэг ч юм уу. Нэг шийдвэр гаргаад ард нь бөөн одоо асуудал хэллэм. Одоо шинэ машины усын дугаар дамлагддаг. Энд чинь өөрөө тэгээд одоо дахиад дамын 8 болчлоо л да. Тэгэхээр нэг зөв юм хийх гээд дахиад олон буруу уршиг үр дагаврыг гаргаад байгаа. Тэр утгаараа энэ хуулийн яг одоо зөвхөн үзэл баримтлалын төвшөнлөхөөс гаднаас зохицуултын хувьд нөгөө хүний заяамал эрх, хүний эрхийн одоо тэр стандартуудыг хэр хангасан бэ? Тэгэхээр хоёр тодорхой асуулт. Нэгдүгээр тэр одоо парламентын хүн төвтэй байх 5 шалгуурыг энэ яаж хангаж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. За хоёрдугаарт нь хэм болвол эргээд нөгөө эрүүл аюулгүй орчинд амьдрах яг энэ эрхийн асуудал аюулгүй орчин гэсэн стандарт дээр яаж нөлөөлж байгаа юм бэ гэсэн энэ хоёр асуултыг асууя. За асуултууд дэгийн тухай хуулийн дагуу эдийн засгийн байнгын орооны дарга Эренчин бэмбийн сэдд орж хууль санаачлагч Жокын алдарч авахлан нар хариулах ёстой. Хэн хариулах? За хууль санаачлагч хариулъя. Энэ хуулийн гол зорилго нь л хүний эрхийг хангах зорилготой хууль шүү дээ. Ер нь манай Улаанбаатар хотод бол сургууль цэцэрлэггүй ийм төлөвлөлт маш их болчиход байгаа юм. Тэг яагаад энэ үүсч вэ гэхээр Улаанбаатар хотын ерөнхий архитектор гэдэг хүний зөвшөөрлөөр төлөвлөж байгаа юм. Тэд нар төлөвлөхдөө ганцхан зүйлийг барьдаг. Барилгын норм дүр гэж барилгын сайдын баталсныг норм дүрийг баримталдаг. Тэрэн дээр нь сургууль цэцэрлэг асуудал байдаг. Гэхдээ зарим тохиолдолд сургууль цэцэрлэгтэй зөвшөөрлийг өгдөг, заримд нь огт өгдөг. Тэр дабл стандарт мөрдөгдөд байгаа байхгүй юу? Яг гар үсэг зурж байгаа, ажил хариуцж байгаа болсууд дабл стандарт мөрдөгдөж байгаа учраас миний хувьд энэ сургууль цэцэрлэгийг заавал хуульд оруулж ээж хотхон хороол төлөх нь зүйтэй байна гэж үзэж байгаа. Дээр энэ 1000 хүртэл хүн амтай өргөтэй хотхон хороолд нэг улсын сургууль байна гэж төлөвлөж байгаа. Яагаад ингэж хүмүүс яагаад улсын сургуулийг асууж юм лээ? 1000 өргөс дандаа баян хүмүүс байх олцоогүй юм байна. Дийлэнх нь улсын сургуульд хүүхдээ өгөх юмсан гэсэн хүмүүс л байна. Тэм учраас миний хувьд одоо энэ хууль дээр хүүхдийн эрхийг хангахын төлөө, хүний эрхийг хангахын төлөө ерөөсө хамгийн сайн сургууль бол гэрийн ойролцоо сургууль. Аюулгүй байдлыг хангаж байгаа. Хоол юмны гэж аюултай байдал үүсгэнэ. Машинаар зөө, машинаар авна. Тэм учраас
хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө энэ хуулийг бол санаачилсан үзэж байгаа. Энэ хууль хэрвээ батлагдах юм бол дахиж Улаанбаатар хотод сургууль цэцэрлэггүй хотын хороо төлөвлөлт шууд хоригдно. Ийм одоо давуу талтай хуулиа үзэж байгаа.